талраа шахалагаарай. За сайн байна уу. За дуулах гэсэн. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь Монгол Улсын засгийн газрын 2016 оны 8 дугаар сарын 31-ний 68 дугаар тогтоолоор хууль зүйн дотоод эрхийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нэртэйгээр дахин зохион байгуулагдсан үйл ажиллагаагаа явуулж байна. Тус эмнэлэг нь 2021 онд захим шилжилт ухаалаг эмнэлэг үрээтаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд эмнэлгийн захирлын 2021 оны А86 дугаар тушаалаар батлагдсан ухаалаг эмнэлэг 2021-ээс 2024 он хөтөлбөрийг хэрэгжүүлэн ажиллаж байна. Skill Up онлайн сургалтын платформыг нэвтрүүлж, уг платформ нь суралцагч, багш, байгууллагыг хооронд холбосон систем бөгөөд байгууллагын дотоод сургалтаа бүрэн удирдах боломжтой болж байгаа юм. Эмч ажилчдынхаа сурч боловсрох орчин нөхцөлийг сайжруулах чиглэлээр олон талд арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгаа бөгөөд цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан эмнэлгийн төлөвлөгөөт болон төлөвлөгөөт бус сургалтууд, эмч мэргэжилтнүүдийн журнал клуб, хурал, уулзалтуудыг Zoom болон Google Meeting програмыг ашиглан цахим хэлбэрээр зохион байгуулж байна. Medsoft 7 програм. Хууль зүйн дотоод эрхийн яамны харьяа төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг нь 2017 оноос эхлэн цахим эмнэлэг төсөл хэрэгжүүлж эхлэн Medsoft 7 програмыг нэвтрүүлэн ажиллаж байна. Төслийн зорилго: эмнэлгийн үйл ажиллагааг түргэн шуурхай, чанартай, хүртээмжтэй болгох, үр ашиггүй зардлыг бууруулах, эмч мэргэжилтнүүдийн ажлыг хөнгөвчлөх, ил тод нээлттэй байдлыг хангах, зөв менежмент бүрдүүлж, цахим эмнэлгийг орчин үеийн дэвшилт технологитой зохицон ажиллах боломжийг бүрдүүлэх, иргэдэд хүртээмжтэй, түргэн шуурхай үйлчилгээ үзүүлэхийн тулд хур систем, дан системийг нэвтрүүлсэн. Мэдээллийн технологийн нийт 25 нэр төрлийн 640 ширхэг тоног төхөөрөмжийг алба, тасаг, нэгжүүдэд байршуулсан. Цахим систем нэвтрүүлэлтийн давуу тал: иргэд үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай, хүлээгдэл, чирэгдэлгүй, чанар хүртээмжтэй үйлчлэгээ үзүүлэх, мэдээллийн нууцлал, аюулгүй байдлыг хамгаалах, эмч ажилчдын ажлын ачаалал хөнгөлөх, цаг хэмнэх, судалгаа, шинжилгээ, бүртгэл, мэдээ, тайлангийн маягтын боловсруулалт хийхэд хялбар, эдийн засгийн үр ашиггүй зардал бууруулах, цахим системийн хэрэгжилт, цахим өвчний түүх хөдлөлт, цахим түүх хөдлөлтийн системийг хэвтүүлэн эмчлэх бүх тасгуудад болон тусгаарлан эмчлэх хэсэгт нэвтрүүлснээр цаас хөдлөхгүй болсон нь халдвар хамгааллын дэглэм баримтлахад гол давуу тал болсон. Эрүүл мэндийн сайдын 2019 оны А111 тооц тушаалын дагуу хөдлөлт, эмчилгээ, асаргаа сувилгааны тэмдэглэл хөдлөлтийг цахимжуулж, үйлчлэгээ үзүүлэх явцдаа зөөврийн iPad-д тэмдэглэдэг болсноор сувилагчийн ажлын ачаалал буурч, цаг хэмнэх давуу талтай болсон юм. Цахим бугуйвч. Хэвтэн эмчлүүлэгч нарт цахим бугуйвчийн систем нэвтрүүлсэн. Тус бугуйвч дээр үйлчлүүлэгчийн овог нэр, нас хүйс, хэвтсэн он сар өдөр, хэвтэж буй тасаг, мөн эмнэлгийн веб хуудас руу нэвтрэх QR код байршуулсан. Унах эрсдэлтэй үйлчлүүлэгчийг өнгөөр ялхан бугуйвчинд тэмдэглэгээ нааж хэрэгжүүлж байна. Факс систем. Үйлчлүүлэгчийн манай эмнэлгээр үйлчлүүлсэн цагаас хойшох бүх оншилгоо, шинжилгээний хариу, дүгнэлт, зураг хадгалагдаж үлдэхээс гадна тухайн түүхийг эмч бүр харах, харьцуулалт хийх бүрэн боломжтой юм. Киоск систем. Үйлчлүүлэгчид өөртөө үйлчлэх киоск машинаас эмчийн үзлэгийн дүгнэлт, тэмдэглэл, оншилгоо шинжилгээний хариу, дүгнэлт, зураг харах болон хэвлэж авах боломжтойгоос гадна тухайн үйлчлүүлэгч хариугаа эмнэлгийн мэдээллийн санд бүртгүүлсэн мэйл хаяг руугаа илгээж авах боломжтой. Хөнгөлттэй эмийн жор бичлэлт. Хөнгөлттэй эмийн жор бичих 100 эмчийн эрх авсан бөгөөд хурууныхээ уншигч төхөөрөмжөөр худалдан авалт хийж бүрэн хангагдсан эмчилгээ үзүүлж байгаа бүх эмч нар эрүүл мэндийн хөнгөлттэй эмийн жор бичиж байгаа. Монгол Улсын засгийн газрын 2016-аас 2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрт төрийн үйлчлэгээг хүртээмжтэй, түргэн шуурхай, чирэгдэлгүй, хүнд сурталгүй, ил тод хүрэхэд зайлшгүй хийгдэх шинжилнэ, төрийн үйлчлэгээг цахимжуулах, онлайн хэлбэрт шилжүүлэх e-Mongolia төрийн цахим үйлчлэгээг нэвтрүүлэх ажил хийгдэж байна.
Үүний хүрээнд ийм Монголиа цахим үйлчлэгээр иргэд иргэний үзэлгийн түүх, оншилгоо шинжилгээний дүгнэлт, дүрс оншилгооны зураг, эмчилгээ үйлчлэгээний бүртгэлийн лавлгаа, хөгжүүлэлтийн ажил, эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 2021 оны 1-р сарын 22-ны өдрийн тэг 3-р тогтоолын дагуу цахим системийн бүрэн шинжилгээг богино хугацаанд хийж 2021 оны 3-р сарын 1-ээс эмнэлгийн тусламж үйлчилгээнд хэрэгжүүлж эхэлсэн. 5-р сарын 1-ээс эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас гүйцэтгэлээр санхүүжих real time системээр тусламж үйлчилгээний нэхэмжлэлийг вебд суйрлан гүйцэтгэж эмчийн болон үйлчлүүлэгчийн хурууны хээгээр баталгаажуулан ажиллаж байна. Real time бодит хугацааны үйлдэлийн систем. 2019 оноос эхлэн тусламж үйлчилгээний анган шатны бүртгэн мэдээллийн маягтыг 100% цахимжуулан заасгүй эмнэлэг болгосон. Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг 2021 оны 5-р сарын 1-ээс эхлэн бодит хугацааны үйлдэлийн системийг гайл татврын ерөнхий газар Монголиа эрүүл мэндийн даатгалын ерөнхий газартай хамтран цахим холболт хийж улсын эмнэлгүүдийн дунд анхдагч боллоо. Үйлчлүүлэгч болон эмчлэгч эмчийн хурууны хээгээр дамжуулан тусламж үйлчилгээний мэдээллийг тухай бүрт нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт илгээдэг болсноороо давуу талтай юм. Телемедицин тус эмнэлэг нь бүгд найрамдах Солонгос улсын Кошин их сургуулийн эмнэлэгтэй хамтын ажиллагааны хүрээнд алсын зайн оншилгооны төвийг байгуулсан. Дэвшилт технологи чадварлаг болгосон хүчний нөөцдөр тулгуурлаж хэлийн анги байгууллагын телемедицины төвийг байгуулан хэлийн аслагдсан бүсийн эрүүл мэндийн төвийн эмч ажилчдыг тасралтгүй сургалт эрүүл мэндийн зөвлөгөө мэдээлэлээр ханган цаг алдалгүй онош тодруулах, гарч болох хүндрэлээс урьдчилан сэргийлэх, амь нас эрүүл мэндийг хамгааснаар аслагдсан хэсгүүдээс төв суурин руу эмчилгээ, үйлчилгээнд явах цаг хугацаа санхүү хэмнэх ач холбогдолтой. Мөн телемедицины сүлжээг байгуулснаар хэлийн анги байгууллагын эрүүл мэндийн төвийн эмч мэрэгжилтнүүд алсын зайн сургалт зохион байгуулах, цахим хуралд оролцох боломжтой болсон. Up to date платформыг 2020 оны 12-р сараас нэвтрүүлж эхэлсэн бөгөөд уг платформыг хэрэглэх эрх бүхий эрүүл мэндийн ажилтнууд нийт 110 хэрэглэгч бүртгүүлж олон улсад ашиглагддаг 500 төрлийн эмнэлэг зүйн удирдамж, заавар бүхий мэдээллийн их сурвалжид хайлтхийн ашигласан байна. Манай эмнэлгийн эрүүл мэндийн эмч мэрэгжилтнүүдийн олон улсад оншилгоо, эмчилгээнд гарч буй шинэ арга аргачлал, сүүлийн үеийн шинжлэгдсэн эмнэлэг зүйн удирдамжтай танилцах, суралцах, эмнэлэг зүйн шийдвэр гаргахдаа ашиглах улмаар эмнэлгийн тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг сайжруулахад чухал алхам болж байна. Хамгийн сүүлийн үеийн эмнэлэг зүйн нотолгооны зэргийн үнэлгээтэй цаг тухайд нь хүлээн авна. Эмийн харилцан үйлчлэлийг нэгтлэх эмнэлэг зүйн ойлголтуудтай монограф. Тусламж үйлчилгээний сонголтуудын талаар өвчтөнд мэдлэг боловсрол олгоно. MRI, CT аппарат. Бүгд найрамдах Австри улсын 7 сая еврогийн хөнгөлөлттэй зээлийн төслийн хүрээнд төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлгийн дүрс оншилгооны тасгийн тоног төхөөрөмж бүрэн шинжилэл хийгдсэн. Үүнд Siemens брендийн рентген харалтын аппарат, рентген зураг авалтын аппарат, шүдний дэлгэмэл зургийн аппарат, CRM зөөврийн рентген аппарат, цээжний флюорограмм зургийн аппарат, зүрхний өнгөт эхо аппарат, суурин хэвлийн эхо аппарат, зөөврийн эхо аппарат зэрэг орчин үеийн технологиудаар бүрэн шинжлэгдсэн билээ. Тэг 135 секундын эргэлтэнд 128 зүслэг хийх хүчин чадалтай компьютер томографийн аппаратыг үйл ажиллагаанд ашиглаж байна. Бид хууль зүй дотоод хэргийн яамны 110 жилийн эмнэлгийнхээ 88 жилийн ойг үхтэн 2019-оос 2020 онд тусламж үйлчилгээнд нийт 11 төрлийн инновацийг нэвтрүүлэн өргөжүүлж ажиллаж байна. Бид бүхэн 2021 онд тусламж үйлчилгээнд спортын гэмтлийн мэс засал, мэдрэлийн мэс засал, урологийн мэс засал зэрэг нийт 12 төрлийн шинэ инновац технологиг нэвтрүүлсэн. Үүний зэрэгцээ түүхэн ойг үхтэж эмнэлгийн эмнэлэг зүйн лаборатори нь MNS ISO 15189 2015 стандартын шаардлагыг амжилттай хангалаа. Эрүүл мэндийн бусад байгууллагад жишг болох үйц хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн танхимыг ашиглалтанд оруулснараа эрүүл аюулгүй ажлын байрыг эрхэмлэгч байгууллага болсон.